Үзэгчдээ манай хөтөлбөрийг үргэлжлүүлээд Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Түм Жаргал студид ажиллаж байна. Танд орой минь хүргэе. Орой минь хүргэе. Сая үзэгчдэд хүргэсэн тоо мэдээлэлээс харж байхад үн өртгийн нэг ялгааны асуудал гарч иж байна л да. Тэр болгон хүмүүс ялгаж салгаж ойлгохгүй. За өртөг гэх юм бол нөгөө барилга барьж байгаа, гүйцэтгэж байгаа, захиалж байгаа компаниудтай холбоотой нөгөө нэг барьж байгуулах өртгийн асуудал гараад ирнэ. Үн гэх юм бол нөгөө хэрэглэгчдэд хэрэгтэй эцсийн үн. Тэгэд хоёр янз юм байл. Өртөг өсөөгүй байхад үн нэмэгдээд байгаа юм шүү гэдэг хардлагат нийгэмд байгаа тань. Яагаад вэ гэхээр өртгийн тухай тийм тодорхой тоо судалгаа байдаггүй учраас тийм хардлагат одоо төрөөд байна л да. Тэгэхээр энийг тооц судалдаг судалгаануудыг яагаад хийгдэхгүй вэ? Танаа дээр энэ тал дээр ямар судалгаа хийж байна? За ер нь бол зах зээл дээр үл хөдлөх хөрөнгийн зарим нэг компаниуд бол орон сууцны нийлэлтийн судалгаа хийдэг. Нийлэлтийн судалгаа ихтэй үнийн одоо өсөлт ямар байна вэ гэдэг судалгаа хийдэг. Энэ болохоор орон сууцны үнийн асуудал. Манай Монголын барилгын үндэсний ассоциац бол иж бүрэн судалгаа хийж байгаа. Энэ нь болохоор яг орон сууцны үнэнд нөлөөлж байгаа хүчин зүйл, өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйл гэх хоёр салгаж судалгаа хийж байгаа. Тэгэхээр орон сууцны үнийн индекс гэдэг судалгааг одоо гаргахаар Монгол банкны захиалгаар ажиллаж байгаа. Орон сууцны өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлээс судалгаа тэрийг одоо тооцох аргачлал гэсэн юм бас боловсруулахаар ажиллаж байгаа. Тэгэхээр орон сууцны яг өртөгт юу нөлөөлөд байна вэ? 980 мянган төгрөгөөр 1 м квадратыг барьж болохгүй гэсэн асуудлууд яригддаг. Тэгэхээр өртөгт яг юу нөлөөлж байгаа гэдэг тооцох аргачлалуудыг бид нар боловсруулад хийчихвэл дараа жилээс тухайн одоо барилгын материалын үн үү, эсвэл машин механизм үү, эсвэл ажлын хүчний үнийн өсөлт үү гэд тэр нь гарч ирнэ. Үнэнд нөлөөлж байгаа хүчин зүйл гэвэл нөгөө эрэлт тий эрэлт бусад одоо макро эдийн засгийн нөлөөллүүд орж ирнэ. Тэгэхээр хэрвээ өртөгт ямар нэг юм нөлөөлөөгүй байхад үн өсөж байгаа бол одоо тухайн одоо үл хөдлөх хөрөнгийн эрэлт орон сууцны эрэлт нь их байна. Эсвэл одоо бусад нөлөөллүүд их байна гэсэн одоо тийм гарч ирнэ л дээ. Тэгэхээр яг энэ судалгааг ээж бүрэн хийхгүйгээр одоо зах зээл дээр тийм болж байна, ийм болж байна гэсэн янз бүрийн мэдээллүүдийг цацаад байх нь бас нэг талаар нөгөө нийгэмд буруу ойлголт төрөх тийм магадaltaй. Монгол банк орон сууцны үнийн индексийг тооцох тал дээр судалгаа хийхээр 3 мэргэжлийн газраар бас хийлгэж байгаа гэсэн нэгэн танах. Энэ үнийн индексээ тооцоо гаргаад ирвэл эргээд нийгэм эдийн засгт яг ямар ач холбогдолтой бэ? Ийм судалгаагүй явж ирсний үр дүнг нь сөрөг талаас нь хангалттай ингээд харж байна л дээ. За орон сууцны үнийн индекс бол бусад одоо хөгжсөн орнууд, үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөгжсөн орнуудад бол яг урт хугацаагаар ингээ хийгдсэн байдаг. Тэгээд статистикийн төв газар бол 2009 оноос эхлээд орон сууцны үнийн индекс бол гаргаж эхэлсэн байсан. Тодорхой аргачлалыг босруулаад тэрийг батлуулаад ингээ гаргаж явдаг. Тэрний бол яг бодиттой зах зээл дээр байгаа маш олон одоо орон сууц байж байгаа. Тэрийг яг мэдээллийн цуглуулах асуудал нь бас жоохон учир дутагдaltaй байсан байна гэж бид нар харсан. Тийм учраас дахиад ингэ шийдэж байгаа шүү. Аргачлалын хувьд бол бас харьцангуй одоо ингээд аргачлаа боловсруулад яцсан. Яг зах зээл дээр бол хувийн хвшлийнхэн маш олон айгу урт хугацаагаар ингээд маш их үнийг одоо орон сууцыг нийлүүлж идэг. Тэгэхээр тэр нөгөө хурдыг нь бас гүйцэж чадахгүй мэдээлэл цуглуулалт нь бас болохгүй байсан юм болов уу? Жингээ тооцох боломж нь бас бага байсан юм болов уу гэж харж байгаа. Тэгээд одоо бол ямар ч гэсэн тодорхой санхүүжилттайгаар ингээд орон сууцны үнийн индекс судлагдаад 12 сард ихний үр дүн гарна. Ингээд судалгаан дээр ажиллаж байгаа 100 жилийн үл хөдлөх хөрөнгө зуршлын компаниуд нэг судалгаа гаргадаг. Мэргэжлийн байгууллагууд нь за яамнаас нэг судалгаа гаргадаг л да. Ингээд зөрүүтэй тоонууд энэ барилгын зах зээлд маш их байна л да. Нэгдсэн тоо судалгаа үнэхээр алга. Танаа гаргасан судалгааг харахад 2013-аас 14 оны хугацаанд нэг 63,000 орчим айлын орон сууцыг ашиглалтанд оруулах хүчин чадалтай ажиллаж байна гэж төсөл хөтөлбөрүүдийг тооцоосон байлээ л дээ. Master Properties бол арай өөрөөр гаргасан байна. Их бага, 2 дахин бага ч юм. Ямар учир ялгаа байна? Тэгэхээр юу барилга хатгалтай юм буюу бусад одоо байгууллагуудтай хамтраад бид нар судалгаа хийж байгаа. Энэ судалгаан дээр болохоор яг инженерийн шугамшилжээ, нийгмийн дэд бүтц нь хаана баригдах гэж байгаа. Одоо яг тэрийг дагаад ямар орон сууцны хотгон хороолоо төлөвлөгдөж байгаа. Тэгээд аль нь болохоор одоо дулаан техникийн нөхцлүүдэд автсан юм бэ те аль нь аваагүй байгаа, аль нь одоо яг ашиглалтанд орох боломжгүй байгаа гэдэг судалгааг бүр наривчлан гаргасан байгаа. Үл хөдлөх хөрөнгийн зурчлалын газрууд бол зөвхөн зах зээл дээр одоо борлуулагдж байгаа орон сууцны судалгаа хийдэг. Тэгээд энэ судалгааныхаа дүнг болохоор яг өөрсдийнхөө бизнес борлуулалтанд зориулж одоо тэр судалгааныхаа дүнг мэдээлдэг л дээ. Тэгэхээр энэ одоо судалгааны дүнг аяга болгоомжтой мэдээлэхгүй зах зээл дээр бас нэлээд одоо буруу зөрүү мэдээлэл гарах магадлал аяга өндөртэй байдаг. Тэгэхээр бид нар иж бүрэн судалгаа хийж дуусны дараа аль бисаар мэдэгдэнэ гэдэг энэ судалгааг иж бүрэн дуусгаж байгаа. Тэгэхээр иж бүрэн судалгаа хийнэ гэдэг нь яг юу вэ гэхээр эрэлт нийлэлт хоёрын зүрэг тооцох гэдэг. Тэгэхээр эрэлт нийлэлт хоёр ер нь бол зах зээл дээр бодит одоо яг орлоготой одоо
худалдаа авах бодит чадамжтай орон сууц худалдаа авах бодит чадамжтай хүмүүс яг гэр бүл хэр зэрэг байгаа юм бэ те. Тэгээ яагаад одоо ингээ нийгэм дандаа бухимдал үүсээд одоо үнэтэй байна, хямдхан байна гэсэн асуудлууд гардаг бай тээ. Тэгээд үнэтэй байна гэж яриад идэг нөгөө төрийн албан агч өөрөө мэдээлэл хийж байгаа хүмүүс нь өөрсдөө бол тийм хямдхан байрыг авдаггүй. Үнэтэй байрыг л авч идэг. Тэгээд үнэтэй байрыг худалдаж авж байгаа тэр одоо хэсэг нь яг хэдэн хувь байна? Хямд өртөгтэй байрыг одоо худалдаж авж байгаа хэсэг нь хэдэн хувь байна гэсэн. Тэгээд тэрэн дээр нийлүүлж байгаа орон сууцных нь одоо төрөл нь хэр зэрэг байна гэдгээс шалтгаалаад энэ юуны зөрүү гарч ирнэ. Тэгэхээр энэ дээр бол яг бага орлоготой иргэдэд зориулсан бага өртөгтэй орон сууцыг барих талаар засгийн газар тодорхой одоо бодлого гаргахгүй бол хувийн ишлийнхэн мэдээж өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаар хийж байгаа үед бол мэдээж хямдхан орон сууц барихыг хүсэхгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр төрөөс дэмжлэгтэй болвол тэр компаниуд бол нийгмийн хариуцлага гэдэг утгаараа бусад одоо газрын асуудал, шугам шилжээний асуудал, нийгмийн дэд бүтцийн асуудлыг шийдэх юм бол барихад болохгүй юм бол байхгүй. Яг зах зээл дээр нэг өндөр үнэтэй орон сууцыг хүмүүс авж байгаа болохоор тэр чиглэл рүү хөрөнгө оруулалтаа хийж л байгаа. Тэр цаашдаа ч гэсэн хийсэн хэвээр л байна. Эргэлтийн судалгаа ингээд их нарийн тодорхой судалсан судалгаа үнэхээр алга л да. Жишээ нь нийслэл Улаанбаатар хотод ихэд 200 мянган орчим гэр хороол айл өрх ингээд утаагаа байгуулаад амьдарч байна. Ийм эрэлт байна гэж ерөнхий тоол байна. Гэхдээ энэ дотор нөгөө нэг төлбөрийн чадвар болоод урьдчилгаа 30% давах чадвартай тансаг зэрэглэгийн хэдэн хувь нь авахар байна. Стандарт зэрэгэл, сайн стандарт гэдэг байгаа энэ зэрэгэл рүү хичнээн айл өрх авах юм чадамжтай байна уу гэдэг нарийн амжиргааны судалгаа байхгүй байна. Харин тийм зах зээл дээр судалгаагүйгээр бол тав хүн хийж байгаа судалгаа энийг тодорхой болох уу? Одоо бид нар тэр судалгааг ер нь хийж байгаа. Тэгэхээр зах зээл дээр судалгаагүйгээр маш их таамгийн байдлаар явагддаг. Гэтэл хувийн ишлийнхэн ч гэсэн хөрөнгө оруулалтаа ихтэй ямар нэгэн судалгаагүй хийгээд дараа нь тэр орон сууц нь зарагдахгүй. Тэгээд эцэст нь одоо их тансаг зэрэглэлийн орон сууц байсныгаа хувааж зарах. Эсвэл хит их тансаг зэрэглэлийн орон сууц зарагдаад байвал тэрийг одоо төслөө өөрчлөх гэдэг ингээд тухайн үедээ хувирч явж байгаа л да. Яг зах зээл дээр суурь судалгаа хийх гэхлээр урд нь бол ингээд юуны хувийн судалгааны байгууллагт хийдэг байсан. Гэтэл одоо бол төрийн байгууллагуудын мэдээлэл аягүй чухал байдаг. Хаана инженерийн шугам шилжээнүүд явж байгаа, хаана дэд бүтцийн төлөвлөлт явж байгаа. Тэрнтэй ноёлдуулаад хийгээд мөн яг макро эдийн засгийн нөлөөллүүдийг нь тооцоод ингэж судалгаагаа хийх нь аягүй чухал байна. Тэгэхээр энэ суурь судалгаа бол хийгдсэний дараа бол зах зээл нэлээд тодорхой болж ирнэ. Тэгэхээр энэ дээр бол барилга утга галтын юм нэлээд анхаарал хандуулаад энэ судалгааг хийж байгаа. Энэ ондоо багтаж энэ судалгааны үр дүн гаргах гэж бодож байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар ингээд том төрөөс ухаалаг төрлөв шилжээ гэж засгийн газрын тэргүүнч яриад хэлээд эхэллээ. Өнөөдөр улсын хурлын чуулгандаас тодорхой өөрийн санаа бодлоо хэлж байгаа шүү. Тэгэхээр яг энэ ухаалаг төр гиснээс ухаалаг компани засаг л бий болох хэрэгтэй юм шүү. Компани тухай хувь шинжлэгдсэн үүнийгээ дагаад орчин үеийн одоо та бидний сайн мэдих ухаалаг тийм тогтолцоо руу буюу хэн нь юугаар хариуц шийдэг, хэн нь ямар хариуцлага хүлээдэг гэдэг ингээд тогтолцооны өөрчлөлтийг ухаалаг тогтолцоо гэж ойлгож болох уу? Компани засаглал барилгын салбарт ямар байх вэ? Ер нь бол орон сууцны үн нэмэгдээд байна, өртөг нэмэгдээд байна, барилга босролтын ажил тэгж хийгдэж байна, ингэж хийгдэхгүй байна, хөрөнгө оруулалтын бодлого тэгж байна гэдэг янз бүрийн асуудлууд, маргаантай асуудлууд зах зээл дээр байдаг. Яг энэ нь болохоор нөгөө төрийн одоо засаглалаас аяг шалтгаалдаг. Тэгээд манай барилгын салбарын засаглал бол маш одоо ойлгомжгүй урт удаан хугацаанд явж ирлээ. Тэгээд ер нь бол би энэ том төрөөс ухаалаг төрлөө шилжих гэдэг асуудлыг барилгын салбарын засаглалаа зөв болгооч болох ёстой. Яг энэ одоо аян гэх юм уу энэ хөтөлбөрийг одоо энэ одоо сэдвийг дагаад бид нар бас засаглалаа зөв болгох ёстой байхаа гэж бодож байна. Тэгээд Монголын барилгын үндэсний хасцаац бол энэ сарын 11-нд одоо 2 дугаар чуулган хаях гэж байгаа. Энэ чуулганаар бол бид нар яг барилгын салбар засаглал гэсэн одоо сэдвийг хөндөж байгаа. Тэгээд энэ сэдв дээр болохоор барилгын салбарын засаглал зөв байх юм бол хаана хэн шийдвэр гаргах уу, хэн хариуцлага хүлээх үү, хэн ямар оролцоотой байх вэ гэдгийг тодорхойлох болно. Хэрвээ энэ бүх хариуцлага буюу шийдвэр гаргалтын асуудал тодорхой болчих юм бол зах зээл дээр одоо бүх юм ойлгомжтой болоод судалгааны байгууллага нь хаана байх вэ? Захиалагч байгууллага, хөрөнгө оруулалтыг удирдах байгууллага, гүйцэтгэгч байгууллага яг нөгөө тендер зарлаад тэрийг хянах байгууллага нь хаана байх вэ? Ямар үүрэгтэй байх уу, ямар хариуцлагатай байх уу тодорхой болох хэрэгтэй. Компаниудын хувьд бол өөрсдийнхээ засаглалыг сайжруулах, өсөлтөх чадварыг сайжруулах дээр нэлээд хэм хийж байгаа. Гэсэн ч гэсэн барилгын салбарын өөрийнх нь засаглал муу байгаа тохиолдолд компаниуд бол засаглахад маш хэцүү болно. Яг гэвэл одоо засгийн газараас ямар одоо арга хэмжээ ямар тогтоол шийдвэр гарах уу, улс төрийн ямар нөлөөлөл орж ирэх үү, ер нь бол ирээдүйд одоо 14 15 их 3 жилдээ ямар ажил хийх үү гэсэн төлөвлөлт тэр мэдээлэл судалгаа нь байхгүй, ямар байгууллагаар орох уу гэдэг юм байхгүй болохоор
компаниуд өөрсдийнхээ одоо засаглалыг хийхэд бас аюу хэцүү болно. Тэгэхээр бид нар компани засаглал буюу салбарын засаглал хоёрыг хамтд нь ярьж явахаас өөр арга байхгүй. Нэг хамтд нь хийхээс өөр арга байхгүй. Барилгын компаниудын засаглалд төрийн одоо нүсэр бүтэц ямар байдлаар нөлөөлдөг юм бэ? Манайх данхаас нь төрөө багасгах гээл ярьдаг боловч жилээс жилд дараагийн засаг гараад ирэхэд бүтэц нь томрол ажиллаж байгаа хүн хүч нэмэгдээд байдаг л да. Ер нь бол 2009 онд анх барилгын асоциац байгуулагдахад дэлхийн эдийн засгийн хямрал манай барилгын салбарт нөлөөлсөн байсан. Тэгээ энэ үед бол худалдаа ажрын тэнхимээс бас нэг барилгыг барахад 120 гаруй гарын үсэг цуглуулд юм байна. Энэ одоо бас арай хүн зөрчилтэй байна гэх энэ чиглэл дээр бид нар худалдаа ажрын тэнхим буюу Монголын барилгын үндэсний асоциац одоо асуудал төвшүүлээд юу Алтан уугийн сайд тэр үед нь шадар сайд байсан. Засгийн газарт оруулаад ерөөхдөө бол нөгөө олон гарын үсгийг цөөлөх чиглэл дээр нэлээд ажил хийгээд одоо бол харьцангуй бас нэг 70 гаруй гарын үсэгтэй ер нь 50% нь буурсан байгаа. Гэхдээ ер нь бол 50% 60-70 гарын үсэг гэдэг чинь бас л тэг нэлээд одоо нүсэр ажил болно. Тэгэхээр барилгын манай Монгол улсын хувьд болохоор нөгөө улирлын чанартай барилгын ажил явагддаг. Тэгээ улирлын нөлөөлөлтөй ийм одоо богино хугацааны ажил явагддаг үед бол тэр бичиг цаас одоо юу зөвшөөрөл авах юмнууд нь богинохон хугацаанд шийдэгдэхгүй болвол тэрэн дээр хамаг цаг бараад тэгээд энэ олон барилгын компаниуд зөвшөөрлгүйгээр барилга барьсан байна. Одоо эхлэх ажил эхлэх хөрвүүлэх зөвшөөрөл аваагүй байна. Тэр нэг ашиглалтаа өгөөгүй байна гэх асуудал гараад идэг нь тэр олон урт хугацааны бичиг цаас хүн зурцаас ирэх шалтгаалж байгаа. Тэр бүгдийг одоо арилгахад бид нар барилгын салбарын технологи нь ямар байх юм, процесс нь яаж явагдахын тэрнийг дагаад яг хаана нь яг юу зөвшөөрөл авах хэрэгтэй юм, хаана хяналт байх хэрэгтэй гэдгийг л аягүй сайн тодорхойлох хэрэгтэй. Тэгэд энэ дээр бол салбарын төрийн бус байгууллага буюу мэргэжлийн институтууд хамтраад тэгээд төрийн байгууллагатай хамтраад энийг гаргах нь чухал гэж одоо бид нар ажиллаж эхэлж байгаа. Тэгээ энэ бол тийм хурдан час шийдэгдэх асуудал биш. Гэхдээ бид нар маш хурдан эхлэх нь бол шаардлагатай байгаа. Энээс болж одоо барилгын өртөг буюу орон сууцны үн өсөх энэ бүх асуудлууд бас нэгтгэцэндээ орж нэгдсэн мэдээлэлтэй болох тийм боломжтой болно. Ирэх 2014 онд барилгын салбарт ямар өнгө төрх харагдаад байна. Эдийн засгад хэлсэн мөнгө хийдэг одоо бодлого бол үргэлжлэх юм байна. Барилгын салбар бас дэмжигдсэн хэвээрээ байх юм байна. Нааштай эерэг хандлага юу вэ? Барилгын ер нь бол Монгол улсад нөгөө гадаадын хөрөнгө оруулалт багасаад уул уурхай ер нь хомигдсан. Яг энэ үед бол барилгын салбарын хөрөнгө оруулалт нэлээд их нэмэгдээд тэгээд барилгын салбар яг энэ үл хөдлөх хөрөнгө оруулах модонд ороод байна л да. Яг энэ байдлаасаа болоод бас нөгөө тэлэлтийн шок гэдэг юм орж байгаа. За маш их бүтээн байгуулалтын ажлууд явж байгаа. Тэгэхээр тэрийг яаж удирдах вэ? Тэр компаниуд бас тэр томоохон бүтээн байгуулалтын ажлыг яаж хийх вэ? Одоо яаж одоо менежментээ зөв зохион байгуулах вэ гэдэг дээр одоо нэгсний тэлэлтийн шоконд орсон байгаа гэсэн. Тэгэхээр энэ бүгдийг яг энэ томоохон бүтээн байгуулалтын томоохон хөрөнгө оруулалтад тохируулаад одоо тэр менежмент тэр засаглал юм зөв болгож авахгүй бол улам хэцүү байдалд орох тийм магадaltaй байгаа. Дараа жил бол бүтээн байгуулалтын ажлууд мэдээж хийгддгээрээ одоо бүр өсөөд явагдана. Илүүл нэмэгдэнэ. Ганцхан орон сууц гэхгүй бусад одоо барилга байгууламж, инженерийн шугамшилжээний барилга байгууламж, дэд бүтэц тэгээд нийгмийн барилга байгууламжууд, мөн уул уурхай, үйлдвэрийн барилга, офисын барилга гэдэг бүх төрлийн одоо барилга байгууламжуудын хөрөнгө оруулалт бол мэдээж нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг зохицуулж идэг нэг салбар нь өөрөө зөв засаглалтай, зөв механизмтай байхгүй бол аж ахуйн нэгжүүд өөрсдөө хэдийг засаглаач гэсэн тэр нь бол үр дүнгүй болох талтай байна. Тэгэхээр барилгын асоциац гэдэг нь болохоор үйл хөдлөх хөрөнгө оруулагч тэгээд ерөнхий гүйцэтгэгч нэлээд томоохон компаниудын эрх ашигыг хамгаалсан холбоо болохоор яг энэ салбарын энэ засаглал энэ асуудал нь болохоор манай компаниудын үйл ажиллагаанд нэлээд чухал одоо тийм нөлөөтэй болохоор бид нар энийг араас нь хөөцөлдөх нь аягүй чухал байгаа. Тэгэхээр энэ дээр бол нэлээд одоо мэрэгчлэлтэнүүдийг гаргаж ажлын хэсэг гаргаад бид нар нэлээд их ажиллаж эхэлж байгаа. Тэрний үр дүн бол одоо оны эхнээс л гарч ирэх байх гэж бодож байна. За их баярлалаа. Тэгэхээр төрийн тэргүүнээс ахуулаад санаачилж байгаа энэ ухаалаг төрлөө бас барилгын компаниудын засаглалч гэсэн ухаалаг байдлаар бас шилжих ийм хандлага байгаа юм байна. Энэ хүрээнд ч гэсэн утгагүй бас та бүхэн чуулах юм байна. Тэгэхээр тодорхой мэдээлүүд бас олон нийтэд хүрэх байх гэж бодож байна гэдэг цаг зав гаран хүрэлцэн ирсэн баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Үзэгч та бүхэнд тооноор хөлөөр барилгын зах зээлийн мэдээллийг хүргэж Монголын үндэсний барилгын ассоциацийн гүйцэтгэх захирал Түмэн Жаргалыг уулзууллаа. Агаарлаанд тусан баярлалаа.